нээлттэй нийгэм форум болон оюуны инновац төрийн бас байгууллагаас хамтран хүргэж байгаа Legal Talk подкастын шинэ дугаартай тавтай морил. Энэ удаад бид бүхэн захиргааны эрх зүйн харьцангуй байх болон зохистой байх зэрэг зарчмын талаар ярилцуулна. За энэ удаагийн маань дугаарт Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч Human Rights клубын судлаач Баяргатын Жавхлан оролцож байна. Бидний урилгыг хүлээн авч цаг цаваа зарцуулан хүрэлцээрсэнд маш их баярлалаа. За танаа хамт олон ч гэсэн маш их баярлалаа. Бидний бас урьж энэ подкастэнд оролцуулж байгаадсан маш их баярлж байна. За энэ удаагийн дугаар маань нээлттэй нийгэм формоос эрхлэн гаргадаг шүүхийн шийдвэрийн судалгаа бүтээлийн цуврал 18-д хэвлэгдсэн. Захиргааны байгууллагын шийдвэр зохистой байх зарчмыг хэрэгэлсэн шүүхийн шийдвэрийн дүү шинжилгээ хэмээх бүтээлд үндэслэн хүрч байгааг хэлэх зүг болов. Тэгэхээр энэ судалгааныхаа талаар эхлээд та танилцуулах юм бол хизээ хийгдсэн, ямар онцлогтой судалгааны замун судлаачдын багаа танилцуулах юм бол. Сая таны хэлсэнчлэн нөхөө судалгаа маань нээлттэй нийгэм формоос хэрэгжүүлдэг шүүх шийдвэрийн шинжилгээ төслийн хүрээнд яг хамгийн сүүлийн зурвал болж яг энэ нөхөө судалгаа маань хийгдсэн байгаа. Энэ нөхөө судалгаа маань 2023 онд хийгдэжсэн. Тэгээ 24 онд хэвлэгдээд олон нийтийн хүрээлэлд явсан байгаа. За энэ нөхөө судалгааг манайх багаараа хийж гүйцэтгсэн хүний хамгаалалт залуу хуульчдын клуб гэдэг залуу хуульчдын клуб маань байж байгаа. Яг үеийнгийн залуучуудын клуб. Тэгэхээр энэ клубын маань ахлах судлаач Амгалан Баатар манай судалгааны багийн ахлагч. За тэгээд Хүрлийн Норвс өрн Баяргатын Жавхлан миний бие туслах судлаачаар ороод бид гурав маань энэ хөө судалгааны багаараа энэ хөө судалгааг хийж гүйцэтгсэн байгаад байгаа. За шууд асуулттай орё гэж бодож байна. За эхлээд харьцангуй байх зарчим гэж тодорхойлж байгаа тийм. За энэ харьцангуй байх зарчим гэж юу яг юуг ойлгож байгаа? Энэ зарчмын талаар ерөөдөө танилцуулах юм бол. Ер нь захиргааны ер нь харьцангуй байх зарчим гэдэг маань яг монгол хэлэн дээр бол бас янз бүрээр тусгагдаад байгаа юм. Нэг болохоор харьцангуй байх зарчим, нөгөө талдаа зохистой байх зарчим, бүр нөгөө талдаа болохоор тэнцвэрт байдлыг хадгалах зарчим гэх мэтчлэн янз бүрийн ер нь судлаачид болон бусад ном зохиол төр бол дурддагтаад байгаа юм. Тэгэхээр бид нэр цаашдаа ер нь бол энэ хөө яг судалгааны бүтээл төр бол харьцангуй байх зарчим гэдэг байдлаар нь бол ерхий томьёолоод тухайн агуулгыг бол яг энэ үгээр илэрхийлээд явсан байгаад байгаа. За эхнийхэн дээр. За тэгвэл харьцангуй байх зарчим гэж яг юуг хэлээд байна вэ гэх юм бол харьцангуй байх зарчим гэдэг маань өөрөө захиргааны байгууллагын гаргаж байгаа шийдвэр болгон ямар нэгэн байдлаар аливаа нэг иргэний эрх ашигыг одоо тодорхой хэмжээнд зөрчиж идэг буюу сөрөг үр дагавар үүсгэж идэг. Ямарваа нэгэн газар цэцлээ газар олголоо ч юм уу тий нэг талтаа нөгөө өөр этгээдэд эрх үүсгэж байгаа боловч нөгөө талтаа үүрэг үүсгээд буюу сөрөг үр дагавар үүсгэж идэг. Энэ бол захиргааны байгууллагын захиргааны шийдвэргүй захирамжлсан шинжтэй шийдвэрийн одоо гол үндсэн шинж байдаг тий. Тэгэхээр энэ шинжийн дагуу ямар асуудал үүсдэг вэ гэхээр тэгвэл захиргааны байгууллагын ихэнх шийдвэр сөрөг үр дагавар үүсгэх юм бол яаж энэ сөрөг үр дагаврыг хамгийн бага байлгах вэ гэдэг асуулт тавигдана тий. Хамгийн бага байлгах одоо арга нь юу юм бэ гэх юм бол энэ одоо харьцангуй байх зарчим буюу энэ зарчмын хүрээнд тодорхой шийдвэрүүд гаргах нь бол хамгийн зөв юм аа гэд. За тэгээд манай Монгол улсад бол яг захиргааны ерхий хууль дээр тусгацснаар бол үндсэн зарчим болон тусгай зарчим гэдэг ер нь бол тодорхой зарчмуудыг бол захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа энэ зарчмуудыг баримтлана гэдэг тодорхой тусгаад өгсөн байгаа. Үндсэн зарчим бол үндсэн хуулийн 1-2 заасан яг үндсэн бүх захиргааны байгууллага дааж мөрдөх ерхий зарчим байгаа даа. Тусгай зарчим буюу 8 зарчмыг бол захиргааны ерхий хуулийн 4-2 тул тусгаж өгсөн. Тэгэхээр тухайн тусгай зарчим дотор 4-2-ийн 5 дээр энэхүү харьцангуй байх зарчмын маань тодорхой агуулга бол илэрхийлэгдсэн байна гэж бол бид нар харсан юм. За тэгэхээр харьцангуй байх зарчим гэдэг нь өөрөө яг онлын хувьд яг ямар ойлголт буюу бусад улсуудад Япон болон Герман бусад улсуудад яг ямар агуулгаар илэрхийлэгддэг юм бэ? Мөн судлаачдын одоо бүтээлүүд дурдсанаар яг ямар агуулгаар илэрхийлэгдэж байна гэхээр харьцангуй байх зарчим нь өөрөө 3 дэд зарчмаас бүрднэ гэдэг агуулгыг илэрхийлж байгаа. За тэр нь ямар 3 дэд зарчим байна вэ гэхээр эхнийх нь зайлшгүй байх. Тухайн шийдвэр, тухайн одоо захиргааны байгууллагын шийдвэр, захиргааны акт нь өөрөө зайлшгүй байх ёстой. Тухайн шийдвэр өөрөө зайлшгүй байх ёстой. Энээс илүү бага одоо сөрөг үр дагавар үүсгэх ямар нэгэн одоо боломж гаргалгаа байвал тэр зэрийг сонгох ёстой. Энээс өөр байхгүй одоо энэ шийдвэрийг гаргахаас өөр зайлшгүй тохиолдолд энэ шийдвэрийг гаргана гэдэг үндсэн зарчим. За хоёрт нь ямар зарчим яаж гэвэл зохистой байх зарчим буюу зорилготой тохирсон байх ёстой.
тухайн арга хэрэгсэл нь өөрөө зорилготой хүрэхийг одоо зорилгоо дэмжсэн буюу зорилготой хүрэхэд чиглэсэн байх хэрэгтэй. Ямар нэг зорилготой хамааралгүй арга хэрэгсэлтэй байж болохгүй. За гурав дахь нь өөрөө тэнцвэртэй байх зарчим буюу бодит нөхцөл байдал тохирсон байх хэрэгтэй. Одоо би өмнө хэлсэнчлэн аливаа захиргааны байгууллагын шийдвэр бол нэг талдаа үр үүсгчид нөгөө талдаа эрх үүсгчид. Тэгэхээр энэ нь болохоор бас эрх ашигын хувьд ч гэсэн яг адилхан. Нэг талдаа тухайн одоо хувь хүний эрх ашиг, тухайн шийдвэрийн одоо хамааралтай этгээд эрх ашиг яригдана, нөгөө талдаа нийт эрх ашиг яригдана. Тэгэхээр энэ эрх ашигуд бол энэ зүйлсүүдийг яаж хамгийн тэнцвэртэй байдлаар хангах вэ гэдэг. Тэгэхээр энэ гурван зарчмын үндсэн дээр өөрөө харьцангуй байх зарчим гэдэг нь бол илрээд байгаа. За тэгэхээр харьцан байх зарчим бол захиргааны хэрэгцээ тусгай зарчим. За тэгээд дээрэс нь энэ зарчим нь өөрөө гурван дэд зарчмаас бүрддэг гэдгийг ер нь ойлгож авлаа. За тэгэхээр энэ зарчим маань өөрөө Монгол Улсын хууль тогтоомжид хэрхэн яаж туссан байдаг юм бол ер нь Монгол Улсад энэ зарчмыг хэрхэн томьёолж тодорхойлж одоо хуульдаа тусгасан байгаа юм байна. За одоо өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж 2015 онд батлагдсан захиргааны ерөнхий хууль маань байж байгаа. За захиргааны ерөнхий хуулийн маань 4-2 дээр тусгай зарчмуудыг зааж өгөөд 4-2-5 дээр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон. За тэгээд тасдал шийдвэр нь үндсэл бүхий байна гэдэг юм зарчим тусгаж байгаа. За гэхдээ энэ яг 4-2-5 дээр бол ер нь бол судлаачид болон бидний зүгээс харж байгаагаар хоёр тусдаа зарчим одоо зэрэг тусагдсан байна гэж харж байгаа. Эхнийх нь бол мэдээж зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдал тохирсон гэдэг нь харьцангуй байх зарчмын бас тодорхой дэд зарчмуудыг бас илэрхийлж байгаа. Харин шийдвэр нь үндсэлтэй байх гэдэг зарчим бол өөр тусдаа том зарчмын асуудал. Тэгэхээр бид нар бол ихэвчлэн одоо судалгаан дээр юу гэдэг үгсэн байгаа болохоор зорилготой нийцсэн бол бодит нөхцөл тохирсон гэдгийг юу гэж ойлгох вэ? Энийг харьцангуй байх зарчим гэж ойлгох нь зөв үү? Яг бүрэн илэрхийлэгдсэн байна уу, илэрхийлэгдээгүй байна уу гэдэг талаас нь бол хараад явсан гэсэн. За тэгвэл энэ захиргааны ерөнхий хуулийн 4-2-5 зааж байгаа зарчмыг ер нь шүүхүүд яаж үнэлж, хэрхэн яаж хэрэгжилж байгаа юм бол энэ талаар дэлгэрэнгүй танилцуулах. Тийм. Манай судалгааны бүтээлч минь өөрөө шүүхийн шийдвэрийн шинжилгээ төслийн хүрээнд хийгдсэн байгаа да. Тэгэхээр тодорхой шүүхийн шийдвэрүүд дээр бид нэр үндэслээд бас тодорхой дүгнэлтүүдийг гаргасан байгаа. За шүүхийн шийдвэрүүд мэдээж захиргааны ерөнхий хууль батлагдсанаас хойш 2015 оноос за тухайн одоо энэ хүү бүтээл маань бичигдэх үе буюу 2013 он хүртэл нэг 8-9 жил хэрэгжиж байсан. За тэр хугацааны бүх шүүхийн шийдвэрүүдийг бол одоо шалгаад яг энэ 4-2-5-д заасан ингээд захиргааны хууль зарчим хэрэгсэн байна уу шалгах бол яг бодит нөхцөл төрөл манай судалгааны багийн хувьд боломжгүй байсан учраас бид нэр зөвхөн дээд шүүхийн яг шийдвэрүүд дундаас одоо энэ 4-2-ын захиргааны ерөнхий хуулийн 4-2-5 заасан харьцангуй байх зарчимтай холбоотой шүүхийн шийдвэрүүдийг түүж аваад нийт 77 одоо шийдвэрийг аваад тэндээсээ 7 одоо өөр төрлийн шийдвэрийг яг энэ нөгөө судалгааны ажил дээр тусгаж нэг бүрчлэн тусгаж өгсөн байгаад байгаа юм. Тийм тэгээд за эндээс нэг та бүхэн маань энэ хөө судалгааны бүтээлийг аваад энэ долгуулангийн бол уншиж болно. Илүү дэлгэрэнгүй зүйлсүүд бол байж байгаа. За миний зүгээс та бүхэнд одоо сонирхолтой арайна сонирхлын татхууц гэж бодож байгаа нэг 3 жишээг ярих гэж бодсон. Эхнийх нь болохоор юу байгаад байгаа одоо баргшуун буюу одоо нэг эмийн ургамал байгаа даа шүү дээ. Эмийн ургамал чинь тодорхой хэмжээнд бол юутай зөвшөөрөлтөй төвөдөг. Хэмжээ хязгаар бүх юм нь бол зааж өгөө зөвшөөрлөд төвөдөг. Гэтэл яасан бэ гэхлээр нэг нөхөр баргшууныг зөвшөөрлөг төвгээд тэрийг нөгөө гадагшаа гарах гэж оролцсон. Гадаад улсаа гарах гэж оролцсон. Мэдээж тухайн үед нь зөвшөөрлөг байсан учраас гаргаагүй гадагшаа гарах хэрэг нь бол хориглож шийдвэрлсэн байгаад байна. Гэтэл тэр шийдвэр нь өөрөө яг одоо нөгөө бидний хэлээд байгаа 4-2-5 заасан энэ харьцангуй байх зарчимд нийцсэн үгүй юу? Захиргааны байгууллага яг хангалттай бүх юмыг шалгаад за одоо чи харьцангуй зарчимд зохистой байсан уу те зайлшгүй байсан уу тэнцвэртэй байсан уу гэж шалгасан уу үгүй гэдэг. За тэндээс харах юм бол ямар одоо үндсэн агуулга гэж юм гэхэлэр хэрэг тухайн одоо нэгэд түүцэн байгаа баргшууныг гадагшаа гарах хориглож гэнэ гэдэг шийдвэрийн үндсэн зорилго нь өөрөө юу вэ гэдгийг бодох. Үндсэн зорилго нь бол тухайн баргшууны нөөцийг хамгаалах тий. Одоо зөвшөөрлгүй одоо бэлтгэхгүй байна нөөцийг хамгаална. Гэтэл нэгэнт түүчгсэн байгаа зүйлийн нөөцийг одоо нөөцийг хоригдсноороо тухайн баргшууны нөөцийг хамгаалах уугүй юу? Зорилготой хүрч чадах уу энэ шийдвэр гэдэгт. Хоёрт нь болохоор тухайн хоригдсон нь өөрөө яг хамгийн зөв арга хэмжээ байсан уугүй юу? Яг үндсэн зорилгот байсан уугүй юу? За эсвэл хоригдсноос өөр арга хэмжээ авч болох байсан уу захиргаа тухайд.
гэдэг асуудал дээр бол тухайн шүүхийн шийдвэр дээр бол гараад явсан байгаа даа. За эндээс тэгтээ бас манай энэ нөгөө зохистой байх харьцангуй байх зарчмын маань бас нөгөө талын бас нэг юу байгаад байгаа. Шүүх одоо чинь зохистой байх харьцангуй байх зарчмыг хэрэглээд захиргааны байгууллагыг та нар ингэх ёстой байсан биш үү? Та нар энэ аргыг ашиглаагүй байж тээ. Та нар илүү сайн шалгах ёстой байсан биш тэгээд ирэх юм бол нөгөө талдаа захиргааны байгууллагыг сонгох боломж гэдэг зүйл яригдаад байна. Захиргааны байгууллага бол аливаа шийдвэр гаргахдаа дотроо 3 4 сонголтоос сонгодог. Тэрэнд бол шүүх бол халтаж болохгүй. Гэхдээ бид нэр одоо тусгай энэ зарчмынхаа хүрээнд тодорхой хэмжээнд та нар энэ сонголтуудаас яагаад энэ сонголтыг сонгосон гэдэг юм дэр шүүх бол тодорхой хэмжээний шалгалтыг бол хийж байгаа зүйтэй гэж бид нар боддог. За дараачийн сонирхолтой шүүхийн шийдвэр гэх юм бол одоо хүн болгоны л одоо манай хуульчдын донд хамгийн их гардаг маргаан тэг хөдөлмөрийн маргаан. Нөө ажлаас халагдсан холбоотой маргаан. За энтэй холбоотой ямар шүүхийн шийдвэр байна вэ гэхээр нэг төрийн өмчт коллеж буюу одоо төрийн өмчт ихтэй сургуулийн нэг захирлыг ажлаас нь чөлөөлсөн байгаа. Нөхөр яасан бэ гэхээр сахилгын зөрчил гаргасан. Сахилгын зөрчлөө нэг удаа сахилгын зөрчил гаргаад тэгээд томсын этгээд мал заа сахилгын зөрчил гаргасан байна гэд тухайн этгээдийг ажлаас нь чөлөөлөөд 10 жилээр дахиад төрийн албанд ажиллах хэрэг хассан. Тийм шийдвэр гаргасан байна. За энэ дэр тэгвэл ямар асуудал яригдах вэ гэхлээр хамгийн ихний буюу зайлшгүй байсан уу гэдэг одоо шаардлага тавигдана гэсэн үг. Үргэлжлэл халах нь зайлшгүй байсан. Тийм халах нь яг зайлшгүй байсан уу? Тэр халж байгаа шийдвэрийн яг зорилго нь юу юм? Тухайн гаргасан тухайн захирлын гаргасан зөрчлийг дахин гаргахгүй байх эсвэл тэр гаргасан зөрчлийг одоо арилгуулах бол зорилготой байх ёстой шүү дээ. Гэтэл халдж байна гэдэг нь өөрөө тэр зорилготой хүрэхгүй. Тэгэхээр энэ зайлшгүй байна уу үгүй гэдэг. За одоо зорилттой хүрэхгүй нэгт. Хоёрт зайлшгүй зөвхөн халах ёстой байсан. Тэгтэл хөдөлмөрийн тухай төрийн албаны тухай хуулиар бол өөр арга хэмжээ авах боломжууд нь байж байгаа. Яг энэ зайлшгүй зөвхөн энэ ажлаас нь чөлөөлөхийн арга хэмжээ авах нь зайлшгүй байсан уу үгүй юу гэдэг. Энэ дээр бас захиргааны байгууллага тодорхой дүгнэлтүүдээ хийгээд одоо үндслүүдээ гаргах ёстой байсан. Энэ үндслүүдийг гаргаагүй байна гэж үг гарсан байна. За мөн одоо тухайн шийдвэр гаргаад одоо ирэх шиг яригдах гэдэг чинь тухайн одоо юуны төрийн өмч компани коллежийн захирал нь одоо ингэж чөлөөлөхдөө тодорхой хэмжээнд тухайн байгууллагын өдөртний үйл ажиллагаас алдагдах эрсдэлтэй. Тэгэхдээ нэг талаа тухайн байгууллагын өдөртний үйл ажиллагаа алдагдах эрсдэл гэдэг одоо ирэх шиг яригдж байна. Нөгөө талдаа болохоор тухайн захирлын өөрийнх нь хөдөлмөрлөх хэрэгтэй бол бид ирэх шиг яригдж байна. Тэгэхдээ энэ хоёр ирэх шигийг яг тэнцвүүлж чадсан уу үгүй юу? Захиргааны байгууллага шийдвэр гаргахтаа. Тэгэхээр тэнцвэрийг хадгалж чадсан уу үгүй гэдэг дээр л яг дүгнэлт өгөөд энэ хүү зарчмыг ашиглаад байгаа. Гэтэ бас энэ дээр шүүхүүдээс анхаарах бас нэг хэд хэдэн зүйлс байгаад байгаа юм. Зарчим гэдэг бол яг тухайн харилцааг зохицуулсан наривчсан зохицуулт байхгүй тохиолдолд тухайн зарчмыг барьж хэрэглэх ёстой. Гэтэл наривчсан зохицуулт байсаар байхад тухайн зарчмыг барьж хэрэг одоо шүүх тухайн иргэн маргааны шийдсэн ганц нэг тохиолдол бас байгаад байгаа. Тэгэхээр тэр тохиолдлууд бол тодорхой хэмжээнд бол асуудалтай байна гэж бид нар бас дүгнсэн байгаа. Яагаад тэгэхээр зарчим гэдэг бол тодорхой хэмжээний ерөнхий асуудал. Цаагаараа наривчсан зохицуулт байхгүй мэдээ зарчмаа бариад тухайн одоо хэрэг маргааны шийдэх гээд орлоо. Гэхдээ цаагаараа бас нөгөө зарчмаа барих хэрэгтэй юу? Захиргааны байгууллагыг сонгох боломж. Захиргааны байгууллага ирэх шиг бас халдахгүй хэрэгтэй. Сонгох боломжтой нь алдахгүй хэрэгтэй. Захиргааны байгууллага тодорхой үүрэг болгосон шийдвэрийг бас гаргахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёр ирэх зарчмуудын хүрээнд яг ингээд яг зарчим ашиглаад ингээд шүүх шийдэж байгаа тохиолдол маш нарийн зааг нь бол гаргаж өгөхгүй бол бас одоо судлаач бид нарт бас тодорхой ойлгомжгүй асуудлууд бол их үлдээд байгаа юм. За тэгээд одоо төрийн албанд байгаа хүмүүстийг одоо хоёр маш чухал асуудал нь ямар асуудал байдаг вэ гэхээр тэр чинь 2013 онд бас нэлээд том асуудал болж байсан асуудал юу вэ гэхээр төрийн албан хаагчийн нөгөө баталгааны нэгийг зарим төрийн албан хаагч эдэлж чадахгүй байна гэдэг. Төрийн албан хаагч гэдэг бол өөрөө яагаад төрийн албан хаагч болдог вэ гэхээр тодорхой төрөөс одоо өгж байгаа баталгаануудыг одоо эдлэхийн тулд зарим нэг хүмүүс бол төрийн албан хаагч болж байгаа. Төрийн албан хаагч болсноороо тухайн ажлаас олохгүй төрийн албандаа доктор суурьшилтай байх зүйлийг чинь хадгалж байгаа зүйл нь өөрөө тухайн баталгаа гэдэг. Тийм. Тэгвэл тэр баталгааны нэг буюу одоо төрийн албанд одоо ажиллаад тэтгэврт гарсан хүнд олгодог 36 сарын урамшуул тэтгэмж гэдэг ойлголт бол байж байгаа. Тэр ойлголтын дээр ямар маргаан үүссэн бэ гэхлээр засгийн газар 2019 онд тухайн одоо төрийн албан хаагчид өндөр насны тэтгэврт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмаа шинжилж баталсан.
шинжиж батлахдаа ямар заалт оруулчихсан бэ гэхлээр тухайн журмынхаа 1-2 дээрээ эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур нөхцөлд хамаарах төрийн үйлчлэгийн албан агч болон төрийн тусгай албан агчаас бусад зэ энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан агч нийтдээ 5 жил үүнээс сүүлийн 3 жилийн төрийн албанд тасралтгүй ажилласан байх гэдэг нэмэлт шаардлага одоо заагаад өгчихсөн гэсэн. Энэ нөр төрийн албаны тухай хууль дээр байхгүй журмаараа ийм нэмэлт шаардлага оруулаад ирчихсэн. За тэрнээс болоод ямар асуудал үүссэн бэ гэхээр манай нэхэмжлэгч тухайн шүүх шийдвэрт холбоотой нэхэмжлэгч маань нийтдээ төрийн албанд бол 29 жил ажилласан хүн. За тэгээд тэтгэвртэй гарах гээд яасан. Мэдээж 29 жил ажиллаад сүүлийнхаа жилдээ болохоор төрийн албанаас нэг завсарлаад тэгээд буцаж орохдоо нэг жил ажиллаад тэгээд тэтгэврээ тогтоолохоор болсон байна. За тэгсэн тэр хүн дээр ямар асуудал үүссэн бэ гэхээр тэр хүн хэдий төрийн албанд 29 жил ажилласан боловч сүүлийн 3 жилдээ тасралтгүй ажиллаагүй гэдэг үндслээрээ энэ төрийн албан агчийн заавал эдлэх баталгааг эдэлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Тэгэхээр тухайн нэхэмжлэгч маань мэдээж шүүхэд гомдлоо гаргаж байгаа. Би ингээд төрийн албанд 29 жил ажиллажчихсан байхад яагаад би энэ баталгааг эдэлж болохгүй байгаа юм бэ? Засгийн газрын журам баталгахтаа ингээд хууль зөрчиж журам баталсан байна. Энэхүү журам нь өөрөө энэ зохистой байх ямар зарчим нийцэхгүй байна. Харьцангуй биш байна. Нөгөө талдаа төрийн албан агчдыг бодоогүй зарчим байна гэдэг. Тэгээ маргаа авсан байна. Тэгээд тус маргааны эцэст ямар дүгнэлтэнд дээд шүүгээс хүрсэн бэ гэхээр тухайн журмын 1-2 дахь заасан зохицуулалт нь нэгт хуульд зааснаас илүү одоо хязгаарлалт тогтоосон байна. Хоёрт энэ одоо журмынхын зохицуулалт нь тухайн одоо төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйл заасан үндсэн зорилготой нийцээгүй байна гэж том дүгнэлт хийсэн байна. Зорилготой нийцээгүй буюу тухайн төрийн албаны тухай хуулиар бол төрийн албан агч бол энэхүү баталгааг бол заавал эдлэх ёстой. За энэхүү баталгаа байж иж өөрөө төрийн албан агч гэдэг бас үндсэн даваа талаас гарч ирж байгаа. Гэтэл энийг эдлэх боломжийг нь хязгаарласан журмаг баталсан байгаа нь өөрөө энэ зорилготой нийцээгүй байна гэдэг том агуулгыг бас хийсэн байгаа даа. Тэгэхээр энэ мэтчлийн иймэрхүү сонирхолтой бид нар яг одоо ингээд уншаад яг иймэрхүү одоо тухайн үед гарч ирсэн сонирхолтой кейсүүдийг бол бид нар шүүх шийдвэрийн дүншлэгэнд бол оруулсан байгаа. Тэгэхээр энэ зарчим маань бас нэлээд өргөн хүрээтэй ойлголттой юм байна тий. Тэгэхээр зорилготой нийцсэн байх гэж энэ давхар бас одоо тухайн бодит яг нөхцөл байдалд нийцж байгаа мөгүй юу гэдгийг бас ингээ харж байгаа. Тэгэхээр энийг шүүхүүд бас одоо өөр өөрөөр ойлгож хэрэглэх бас боломжтой бол. Тий, өөр өөрөөр тий одоо 2021 онд хийсэн хууль зүйн үндэсний үрэлэнгийн судалгаан дээр байгаа. Захиргааны ерөнхий хууль хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээнд дээр хийсэн судалгаан дээр юу дутагдсан байна вэ гэхээр шүүгүүд энийг өөр өөрөөр ашиглаж байна. Тэгэхээр энэ дээр нэгдсэн зөвлөмж, нэгдсэн аргачлал гарах нь зүйтэй байна. Нэгдсэн байдлаа дагаж мөрдөхгүй бол шүүх шийдвэрийн хууль ёсны байдлаас тодорхой хэмжээнд зөрчигдөх гээд байна гэдэг бас дүгнэлтийг бас хийсэн байгаа. Тэгэхээр энэ дүгнэлтүүдээс харахад бол яг энэ зарчмыг бас нэгдсэн байдлаар ойлгоход бас тодорхой зөвлөмж зүйлсүүд усын дэд шүүхийн зөвлөмж, тайлбар юмнуудаас гарах шаардлагатай байх. Тэгээ тэр хүрээнд бас бидний зүгээс тодорхой тэрэнд нь хувь нэмэр оруулах үүднээс тодорхой шүүхийн шийдвэрүүд дээр хөндлөнгийн төв шинжилгээ хийгээд ингээд бас тухайн нээлтийн нэгэн форумаараа дамжуулаад тухайн шүүгч нарт бас тодорхой ингээд бас энэхүү судалгааны материал маань тараагадаад тодорхой үр дүнд хүрч байгаа байхаа гэж найдаж байна. Тэгэхээр яг энэ зарчмын хүрээнд судлаачдын багаас яг одоо жишээлх юм бол энэ зарчмыг ямар байдлаар хууль тусгагдсан бол ийм ялгаатай байдлаар хэрэглэх юм уу? Асуудал гарахгүй болов уу гэдэг чинь тэр санал ч юм уу? Ерхий дүгнэлттэй гэх юм бол. Тийм. За судалгааны багийн зүгээс бол яг нь зарчим бол мэдээж ерхийл тусгагддаг бүхэл улсын хуулиуд дээр бол адилхан. Гол нь энэхүү зарчмыг бол захиргааны байгууллагууд өдөр тутамдаа тодорхой нарийн зохицуулалтаар хэрэгжүүлээд явна. Гэхдээ шүүх энэ зарчмыг барьж шийдэхдээ яаж шийдэх вэ гэдэг дээр яг хуулинд нэмэлт өөрчлөлт одоо оруулаад хуулинд одоо засвар оруулна гэхээсээ илүү шүүхийн нэг практик тогтоох нь зүйтэй болов гэж бол харж байгаа. Одоо зарчмыг наривчлаад ингээд тухай бүтэн зүйл залт болгоод явахаар энэ өөр улам ингээд хүрээ хязгаар ингээд хумигдаад идэг учраас асуудлууд гарах ингээд эрсдэл бас нэмэгдэж байгаа. Тэгэхээр тийм зарчим бол тухайн захиргааны байгууллага бол ерхий зарчмаа бариад явна. За ямар нэгэн байдлаар аливаа шийдвэр гаргах гэж байгаа бол бас тэнцвэрийг бодох ёстой. Энэ бид манай гаргах гэж байгаа шийдвэр зайлшгүй юу үгүй юу? Яг зорилготой манай энэ шийдвэр маань энэ арга хэмжээ маань яг зорилготой хүрэхэд түлхэц болох уу үгүй юу? Зорилгоос шал эсрэг арга замаар шийдвэрлэх болохгүй шүү дээ. Тэгэхээр энийг бодоо шийднэ. Энийг нь харин одоо ямар нэгэн маргаан үүссэн тохиолдолд шүүх хэрхэн ашиглах вэ гэдэг дээр л манай яг гол нөгөө дүгнэлт маань яваад байгаа. Тэгэхээр энэ дээр бол нэгдсэн байдлаар ашиглая гэд
гарч байгаа. Тэн дээр миний сая хэлсэнчлэн яг энэ харьцангуй байх зарчмууд бол дотор 3 дид одоо шалгуур юм уу эсвэл дид зарчмаас одоо юу гэж хэлж болно шалгуур эсвэл дид зарчим тий. Эхнийхэн зайлшгүй гэдгээ тодорхойлох ёстой. Зөкстой гэдгийг тодорхойлох ёстой. Дараа нь тэнцвэртэй байна уу үгүй юу гэдэг их ашиг болон арга зам нь тэнцвэртэй байна уу гэж тодорхойлох ёстой. Энэ гурван тодорхойлтын одоо энэ дөрвийн 2-ын 5 дахь эхний 2 одоо өгүүлбэр дээр заавал байгаа. Энийг шалгаад явчихвал одоо шүүгүүд бол ямар нэгэн асуудал бол одоо тодорхой одоо практикмал хэрэгжээд гайгүй явчих واخаа л гэж бид нар. Манай өнөөдрийн Level Talk подкастын дугаараар захиргааны эрх зүйн харьцангуй байх болон за тэр дотроо зохистой байх зарчмын талаар туссан байна. Захиргааны эрх зүйн хуульд хэрхэн туссан байгаа. За мөн энэ талаар одоо энэ зарчмыг одоо шүүхүүд хэрхэн яаж хэрэгжилж байгаа талаар авч үзэж ярилцлаа. Тэр миний хувьд бол маш сонирхолтой ярилцлага боллоо гэж бодож байна. За ингээд танд хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Та бүхэндээ маш их баярлалаа.